Тэгэхээр гомдол төрөх үед цаана нь маш их хэрэгцээг хангадаагүй ядарч туйлдсан байдал байдаг тийм ээ. Тэгэхээр та өөрийнхөө физик биеийн, сэтгэлийн, сүнсэн биеийн, оюун санааны хэрэгцээг хангаж чадаж байна уу? Өөрийнхөө хэрэгцээг хангаж чадахгүй өөртөө хариуцлагатай хандаж чадахгүй буюу унтах нойр, идэх хоол, хөдөлгөөн, нийгмийн харилцаа, өөрийгөө таатгаруулах, самаадаг дасгал, бясалгал тийм ээ. Энэ бүхнээ огт хийхгүй бас дандаа бусдад анхаарал халамж хандуулаад бусдын өмнөөс гүгээд байгаа бол үнэхээр бие чинь туйлдаад тэгээд намайг ингэсэнгүү, тэгсэнгүү гэд гомдол сэтэрдэг байгаа. Тийм учраас гомдоод байгаа хэсэг рүүгээ зөөлөн хараад, харцаа зөвлөрүүлээд, холбогдоод, харилцаа тогтоогоод би чамайг хаяагүй шүү, би чамтай хамт байна. Чамд ямар хэрэгцээ байна гэж асуугаад хэрэгцээг нь хангахыг бодоорой. Тэгэхээр хэрэгцээ гэдэг дээр тэврэх, зөөлөн харах, агаар салхин гарах, хоол ундаа сайхан идэх, найз нөхдөдөө хөгжилтэй баяр хөөртэй зүйл хийх, ном унших, төвлөрөх гэх мэтчлэн жижигхэн зүйлсүүд байж болно шүү дээ. Тэгээ аяар гүн бясалгал хийгээд самаадаг эдгэрэл явагдаад ирэхлээр ээж аваагаа үнэхээр сайхан уучлаад хайрлаад эхэлдэг байгаа. Энэ бүхэн эдгэрлэлтэн аялын эхлэл байх болтугай.